Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэнд Unleash podcast-ийн шинэхэн дугаар хүрч байна. Бид энэхүү подкастаараа та бүхэнд хувь хүний хөгжил болон манлайлалын талаарх чанартай контентуудыг цаг алдалгүй хүргэх болно. Ингээд манлайлалын чадвараа хөгжүүлцгээе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. LDN Network-ийн шинэ дугаар эхэлж байна. Тэг мөн өнөөдөр анхны Монгол дахь дугаар эхэлж байгаа. Тэг энэ удаагийн минь зочноор эсэл судлалын үндэсний төвийн захирал уган цэцэгч маань оролцож байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Угнаагч урилга маань хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Намайг бас энэ гоё подкастта урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Яа тэгэхээр энэ удаагийн маань сэдв хүүхэд насны дурсамжийн талаар ахгүй юу? Жохон дурамжхан ч юм уу эсвэл брааз жаргалтай хизээж мартагддаг үед байдаг шүү дээ тий. Тэгээ бас таныг энэ талаар хуваалцал ялангуяа эсэх судлалаар нэрсэн хуваалцал илүү гоё яхан болоо гэж таныг бас онцлсан. Маш их баярлалаа. Айгуу тийм сонирхолтой тэр болгон бас дурддагдаад яригадаад байдаг сэдв сонгож авсанд айгуу баяртай. Тэгээ та манай үзэгчдэд өөрийгөө тавьж танилцуулаад дээрэс нь өөрийнхөө хүүхэд насны цэцэрлэгийн үе болон бага ангийнхаа үеийн тусламжийг залгуулад ярил болох уу? За тэгээ баярлалаа. Тэгэхээр би бол сэтгэл судлаач мэргэжилтэй 16 дахь жилдээ яг сэтгэл судлалын практик салбар дээр ингээд ажиллаад явж байна. Миний бага нас бол ер нь бол айгуу сайхан тайван их гоё өнгөрсөн. Хичнээн 90-ад оны яг ихэнд байсан ч гэсэн ер нь бол маш сайхан. Ер нь бол би 90 онд нэгдүгээр ангид хэлсэж орсон. Тэгээд сургуульд 90 онд орохоос өмнө бол цэцэрлэгээр хүмүүжсэн. Аав хоёр маань ер нь бол хоёулаа ажилтаа байсан учраас тэгэл яг тэр үеийн хүүхдүүд цэцэрлэгч явдаг гэсэн яг тэр жишгийг дагаад цэцэрлэгт хүмүүжээд тэгээд 7 настайдаа нэгдүгээр анги буюу 90 онд сургуульд орж исэн. Тэгээд 90 онд хамгийн анх Монгол улс 7 настангуудыг сургуульд авж исэн. Өөрөөр хэл 89 он, 88 онд бол 8 нас заавал бүтэн хүрчиж сургуульд ордог гэсэн бол 90 оноос эхлээд Монгол улс нөгөө 7 настангуудыг сургуульд аваад тэгээд 90 онд би бас яг нөгөө нэг тэр шинжилтийн үед яасан бэ гэхээр 90 оноос эхлээд нөгөө хуучин Монгол бичиг буюу уурж Монгол бичгээр цагаан талхаа үзээд тэгээд цагаан талхаагаа ер нь бол Монгол бичгийн цагаан талхаагаас эхэлж 4-р анги хүртлээ суралцсан гэсэн үг. Тийм. Хөөх ямар лаг юм бэ? Би чинь хэдгээр ангитай үзлээ. Ямар ч хийсэн анх бичгийн тал амар хэцүүс үсэг бичиж л хийсэн. Кирилл үсэг бичиж. Тийм хүүхэд насныхаа та сэтгэл тооногшсон турсамжаас хуваалцал. Тэгээ тэр үед яг хуваалцахтаа яг ямар мэдрэмж танд төрчихсэн талаараа илүү онцлол. Яагаад сэтгэлд нь хоногссон юм бэ гэдэг. За ер нь бол яг тэр 90 онд ингээд сургуульд 90 оноос өмнөх зүйлүүд маань бол бүр төрх яг ингээд тод үлдсэн юмнууд маань орж ирдэг. Тэгээд сургуульд орсноос хойших дурсамжууд бол ер нь айгүй тийм бас тод гэх юм уу. Эргээд дахиад хүүхд чинь 7 наснаас хойш нөгөө тань мэдгүй процесс нь айгүй сайн хөгжөөд юмыг тогтоон илүү анхааралтай байна тий. Эргээд тэр үед болж исэн зүйлүүдээ сандаг учраас тэр зүйлүүд аюу гэж нэг ухамсартайгаар тогтоох, ойлгох тэр юм нь илүү байдаг учраас тэрийг илүү сандаг. Гэхдээ цэцэрлэгт байх үеий бол би бас ингээд тод зүйлүүдээ ингээд сандгийг. Жишээлбэл хин намайг хүргэж өгдөг байсан, багш нар яаж хүлээж авдаг байсан тий. Ямар хоол иддэг байсан гэдэг ч юм уу, ямар тоглоомоор тоглодог байсан бэ гэдгийг ер нь санаа. Тэгээд манай гэртээ цэцэрлэг маань айгүй ойрхон байсан. Нэг зам гараал тэгэл цэцэрлэгтээ очижтэй. Тэгээд өдөр унтахыг бол би юу гэж боддог байсан мэхээр цэцэрлэгтээ нэг хоноод ирдэм байх гэж боддог байсан. Тэгээ яагаад намайг ингэж цэцэрлэг дээр ханулаад байгаа юм бэ гэж аав ээжээсээ тэгж асуудаг. Тэгээд цэцэрлэгт ер нь бол хүмүүс учраас сургуульд ороход бол хүндрэл харьцангуй бага байсан баг. Гэхдээ юу гэхээр нөгөө нэг хуучин Монгол бичгээр үзэж байгаа учраас аав ээж чинь нөгөө үсгийн маань мэдгүй ойлгохгүй тий нэг тийм асуудал үүснэ. Одоо бол магадгүй юу ээж аваад хүүхдийн даалгаврыг хийлгээд тодорхой хэмжээгээр шууд өөртөө ингээ хийлгээ явчихж байгаа тий. Грил үсгээ шууд үзэл эсвэл зарим нь англи үзэж байгаа ч гэсэн тэрийг аав ээжүүд нь хийгээ явчихж байгаа гэтэл Монгол улс чинь тэр чигээр нөгөө хуучин Монгол бичгээ мэдхгүй аав ээжүүд нөгөө хүүхдүүдэд нэгдүгээр ангид оруулж байгаа учраас тэр жоохон өндөрлөлтөөс багш маань өөрөө 45 хоногийн
курсэд суугаад тэгээд бид нэр хичээл орж исэн гэж багангийн маань багш хэрдэг. Та ямар тооцсон бэ? Багш нь яаж сурсны хүртэл санаж. Тэгээд аав ээжүүд маань бас нөгөө хажуугаар нь тодорхой хэмжээний юм жижиг цагийн хичээлүүд, бага цагийн хичээлүүд бас өгдөг байсан юм байлээ. Хүүхдтэй ингээд хэрэгцээтэй одоо даалгаврыг нь хийлгэхэд тустай тийм бас бага цагийн юм өгөхгүй бол чинь даалгавраа хийхэд аягүй бас бэрхшээл үүсдэг. Тэгээд тэр үед магадгүй ингээд амьдрал чанга гэдэг юм уу, хоол ундны хувь бэрхшээлтэй гэдэг юм уу, ингээд нийт гэр бүлүү тийм байсан гэдэг ч би аягүй тийм одоо сайхан өссөн гэх юм уу да. Яагаад гэх юм бол аягүй аттай аав ээж маань одоо хоёлаа ажил хийдэг хүмүүс байлаа, цэцэрлэгт хүмүүжлээ. Бага ангийн маань багш бас аягүй тийм мундаг хүн бидрийг одоо хүлээж авсан мөн хүнэргээд багш маань одоо хэрэг ингээд бид нартай уулзаад ингээд байж идэг. Аягүй сайхан тэгээд буцаад урсамжуудаа бол бас ярьдаг. Эргээд дахиад бага ингээд нэг багшийн гараар одоо дамжихол хүний амьдралд бас аягүй чухал гэж хэлдэг штэ тий. Бүх юмны суурийг гэр бүлтэй адилхан ингээд тавиа авдаг. Тэгээд багш маань бол аягүй тийм зарчимж, аягүй шудраг. Тэгээд их нэгт юм бай. Тэгсэн хэрнээ бидрийг нэг ч удаа загинж үзээгүй тийм багш байсан. Биднэрт хатуу үг хэлж үзээгүй. Гэхдээ бидэнд багшаасаа маш их сүрддэг, маш их биширдэг, хүндэлдэг байсан. Тэгээд 5 дугаар 4 дугаар ингээд төгсөөд 5 дугаар ингээд ороод 5-аас 10 хүртэл бас яг нэг багш энэ гараар явсан. Тэгэхээр би бол аюу тийм маттай гэж боддог. Хүүхдүүд ингээд аюу олон удаа сургуулаас олсон, ангиас олсон гэсэн. Би бол одоо 1 дугаар ангид ороод 10 дугаар анги төгсөлөө 2 анги өдөрцөн багшийн л одоо гараар явсан. Тийм одоо хөнгөтэй. Тэгээд 5 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл дайрчгээд багш маань бидрийг өдөрцсөн. Тэгээд багш маань бас одоо хэрэн бид нартай холбоотой манай ангийнхан айгуу тийм сайхан бас холбоотой ингээд байдаг. Хүүхд бас маань ер нь бол одоо боловсролынхаа талаар дуртай юм бол ийм төвхтэй гэх юм. Та ер нь бараг багасаа яг ийм одоо сэтгэл судлалын чиглэлээр бараг хүмүүжсэн юм шүү. Одоо энэ зүйл маань бас одоо айгуу хэцүү юм уу тий. Би сая тэгж бодлоо. Үлгэр дуурайл ах хүмүүс нь яг тэр тал руугаа хайсан ч юм уу. Нууц биш бол та аль сургуулийн багш нарыг ирээд байгаа. Би болохоор Чингэлтэй дүүргийн 49 дугаар сургууль гээд яг байршлаар нь хэлэх юм бол одоо хайласт дэдэг сургууль. Тийм одоо ер нь бол одоо гэр хорооллын сургууль. Гэхдээ би одоо ерөөсөө тэгж гэр хорооллын сургууль байна, тийм байна гэж сургуулаа бодож ийсэнгүү. Нөгөө талдаа багш нар маань өөрсдөө маш тийм чамбай, нямбай, өөрсөнд аягүй тийм өндөр шаардлага тавьдаг. Тийм багш нарын одоо гараар орсон одоо хүмүүс. Манай ангийнхан ч гэсэн бас одоо юу гэх тийм ингээл амьдрал дээр гараал ингээ явж хахад хүмүүжлэмж тэр амьдралаа аваа явж байгаа нь ч тэр ажилдаа хандж байгаа нь ч тэр манайхан аягүй тийм хариуцлагатай, сайн аав ээж болсон ч гэдэг юм уу. Тийм талаасаа бид нар аягүй юм нэг байд юм шүү. Мэдээж хүүхэд байхад бол юу гэж боддог гэсэн мэхээр хотын төвийн сургуульд явбал ямар байдгийм бол тий хотын төвийн сургуулийн хүүхдүүд ямар байдгийм бол гэдэг ч юм уу тийм юм бол ингээд хүүхэд байхад бол байдаг байсан. Одоо ингээ эргээд ботход бол хоёр одоо анги удирсан багш маань ялангуяа бид нартай үнэхээр аягүй их тулж ажилладаг байсан байна гэж аягүй их би багш нараар бахархаж автыг. Зүгээр би нэг жишээ дуртахад бага ангийн багш маань биднийг 4-р анги төгсдөл зам гаргаж өгдөг байсан. Зам гаргаж өгдөг. Тэгээд тэр үед чи скул полиц эдэр байгаагүй. Тэгээд яг тэр аюулгүй байдал тэр үед ч одоо айхтар их машин тэрэг ч гэсэн цөөхөн шүү дээ. Тэгсэн хэдиж багш маань өдөр болгон хичээл дараад бидрийг зам гаргаж өгнө. Зам гардаг хүүхдүүдээ нэг хэсэг аваа явна. Зам гардаггүй хэсгээ хүүхдүүдээ хамтдаа бөөнөр яваарай гэдэг ч юм уу ингээд. Юу гэдгийг нөгөө хүүхдүүдтэй хандж байгаа тэр хандлага нь аягүй тийм өөр юм шиг бас байд. Зөвхөн би юм заагаад болоо гэдэг биш. Хүүхдүүдийн нэр аюулгүй байдалтай хүртэл маш их одоо анхаарал тавьдаг байсан. Тэр нь эргээд одоо миний амьдрал, манай ангийнхны амьдрал гэдэг юм ингээд суугцсан гэж би хардсан штэ. Тийм байна. Хүүхэд насны туршимчтай ер нь аль илүү нас сургууль дээр аяга хөнгөрдөг болохоор тэг ялангуяа бага наснаас эхлээд багш нартай амар холбоотой. Тэг тэр нь яг багш нараас өгж байгаа бүхий л тэр төрүүлж байгаа мэдрэмжүүд нь яг бидний сэтгэл зүйн дүр төршдөг юм шиг. Амар лагис. Сэтгэл судлаач яаж хоёлаа гой туршимжууд хуваалцлаа л да. Одоо ингээд бодохоор танд бас яг адилхан мартахыг бүсдэг туршимжууд та сая ихтэй хэллээ л дээ. Ингээд миний хүүхэд насал гоё өнгөрсөн ингээд гэтээ яг нэг хэцүү бэрхшээлтэй чадахгүй хатааж гэж бодох юм уу те. Эсвэл нэг тийм гомдсон хүүхэд тахтаа нэг гомдчих үе байдаг шүү дээ. Эсвэл тийм ч юм уу. Тиймэрхүү үе байсан уу?
За тийм дурсамж бол надад байхгүй даа. Аав хоёр маань надад ерөөсөө гар хурж үзээгүй, намайг ерөн загинж үзээгүй. Би ч одоо айлын том охин, доор хоёр эрэгтэй дүүтэй. Тэгээд тийм одоо хүүхдүүд зодууллаач гэдэг юм уу, тийм юм яхаар надад айгүй эмзэг үүдэг. Яагаад тэгэхээр би өөрөө нэг ч удаа хатуу үг сонсч үзээгүй, нэг ч удаа одоо аамаа надад амьдралдаа нэг удаа л суран бүсний амт үзүүлсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг аамаа нь одоо хүртэл ингээд айгүй шимширч ярьдаг байхгүй юу. Охиндоо би яах гэж тэгээд тэрийг би өөрөө сандаа нэгдүгээр ангид даалгавраа хийгээ суусан чинь ингээд нөгөө одоо шүдийг монгол хүчгийн одоо шүдийг маш гоё цэвэрхэн ингэж бичихстэй. Би тэгсэн нөгөө шүдээ ингээд яг жигд биш халцаалгаж бичээд тахгүй. Тэгээ шүн бүр одоо бодвол бүр 2 цаг 3 цаг хүртэл суусан юм шиг байна. Тэгээ сүүлдээ намайг чи яагаад миний охин бичих чадахгүй байгаа. Яг ингээд дуурайлгаа бичсэн чи чадахгүй болохоор бүр тэсгэл нь алдагдсан юм аасан сурам бүсээр энийг ороалгадаг байхгүй. Тэгээд би ингээ уйлаа дэвтэр маань орж ирснийг ямар ч хэлсэн сандаа. Тэгтээ би ингээл одоо юу гэдгийг амар гомдол ямар амар юм бэ гэж бодоагүй. Миний амьдралд нэг л удаа би одоо аавда тэгж сурам бүсний амт үзэж байгаа байхгүй. Нэг л удаа зогсон. Тэгтээ аав маань юу гэдэг вэхээр одоо ч гэсэн би одоо тэр бүүс инженер охин яах гэж тэгж ороалгасан бол доо гэж аав маань ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо надад тийм загнуулсан, тэгсэн, ингэсэн гэдэг мэдрэмж ер нь бол байхгүй гэж байна. Буурлаж хоёр маань одоо бид нэртэй одоо маш их ойр байсан. Хичээлээ тараад одоо гэртээ байхаас бусад цагаар би одоо өвөмөр дээр буурлаж хоёр дээр очиж тусалдаг байлаа. Тэгээд тэр хоёр хүний одоо хүмүүжил бол миний амьдралын одоо бүр гол суур философи гэж хэлж болно. Манай буурлаж бол ерөөсөө тэгж юм өгөлдөггүй, загиндаггүй, яншдаггүй тийм хүн байсан. Ерөөсөө л юм хэлэхэд яах вэ гэхээр миний хүү доор чи юм унчиж тэгээд одоо санаа сохор бол нүд сохор гэдэг юм миний хүү энийг одоо анхаарч яваар гэд нэг л юм хэлнэ. Дахиж би юм унцсан байх юм бол буурлаж маань нэрээ тэгж хэлсэн штэ гэд юмыг ерөөсөө зөвхөн зүгээр л хэлнэ. Одоо тэгээд юу гэдэг ямар хүн урууддаг вэхээр миний хүү чи одоо тий ууж идэхдээ уурга мар шиг уршаа гიშгтээ ургаа хатчих хүн чинь л өсөж одоо дэвждэггүй байхгүй юу гэдэг ч юм ингээд. Тэгэхээр надад одоо миний амьдрал би тэгж одоо загнуулж исэн, гомдж исэн, уйлж исэн гэдэг юм байхгүй. Айгу нэг тийм юу гэдэг гэдэг юм цагаан замаар гэх юм одоо явсаар хагаад ингээд нэг одоо хүмүүцсэн гэх юм уу одоо би ямар ч байсан тийм орчинд би ингээд өөрөө байсан учраас сэтгэл зүйн хувьд эргээ дахиад айгу тайван байдаг. Нөгөө талдаа хүмүүсийг ч гэсэн яг тийм тайван байх юмсан. Гэр бүлийнхнийгаа тайван амгалан байх юмсан. Ажил төрөл дээр байгаа хүмүүсээ тайван амгалан гоё байх юмсан. Ирж байгаа үйлчлүүлэгчтэй айр болохоор тийм байх юмсан гэдэг. Тийм л одоо зарчим философиг ерөнхийдөө бол баримталдаг гэх үү дээ. Ямар гоё юм бэ? Кино үзэж байгаа санагчлаа. Тэр нөгөө хилжсэн уран цэцэн өгнөгчл бодогдлаа шүү дээ. Стан нэрээ бидний аав ээж бас багш нар нэмэх нь өвөө эмээнэр дээр өссөн хүмүүс бүр цаанаа өөр идэх тийм ээ. Нэг тийм инэрэнгүү илүү холж ухаантай гэх юм уу. Та за одоо гэд муухайн дурсавж байхгүй байж. Тэгэхээр та одоо нэг сэтгэл судлалын үндэсний төвд ажилладаг хүнийхээ хувьд бас яг энэ мэдлэлээр суралцж явах хэвээр аюу олон кейстэй учирч байсан баг л та. Тэгээ ингээ харахаар би сандгийн таны нөгөө хоёулаа нэг ажлын шугамар уулзаад юм ярьж байгаа те хүүхэд нас ингээд яг өнөөгийн бидний зан характерт нөлөөлсөн байх магадлал өндөр байдаг гэд. Тэгээ ингээ харахаар өнөөдрийн яг нэг юм үгүйдэж шүү дээ. Өнөөдрийн байгаанд намайг миний өнгөрсний алтай амжилт хоёулаа хамт бэжэж бүтээсэн гэдэг. Тийм. Тэгтээ бас яг хүүхэд насны турсамж хэр нөлөөлдөг болоо та нэг мэржлийн хүнээс зүгээс ч тэр ээж хүнийхээ зүгээс бас хаваалцвал. Тэгэхээр ер нь бол хүнийг ингээд бий болгоход орчны нөлөө тэгээд мэдээж одоо генетиктэй удамшлын хүчин зүйл бол нөлөөлдөг. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар бол орчны нөлөө илүү давмгай байдаг. Магадгүй одоо тооцоод үзэх юм бол нэг 70 орчим хувьтай. Тэр хүн яг хий хөвлөд бүрэлдэхээс ахуулаад насанд хүрэх үе хүртэл тэр хүн юу үзэж туулсан бэ гэдэг бол маш их чухал. Өөрөөр хэл юу харсан бэ? Юу одоо сонссон бэ? Юуг одоо биеэрээ мэдэрсэн бэ? Юуг амталсан бэ? Юу үнэрсэн бэ гэдэг цаашид бидний ямар бие хүн болох вэ гэдгийг тодорхойлдог гол одоо үндэс суурь. Өөрөөр хэл биднийг байшин гэж насанд хүрсэн хүнийг байшин гэж авч үзвэл ерөөсөө л гол тэр суурь нөгөө фундам гэж хэлээд байгаа маань тэр хүүхэд насны үзэж туулсан амьдрал, туршлага, дурсамж тэр бүх зүйлийг бид нэр ингэ хэлж байгаа. Сайн одоо сайн муу сар янз янз. Тэгэхээр хүн болгоны амьдрал магадгүй ингэ дардан байдаггүй.
хүн болгоны амьдрал бас магадгүй одоо юу гэх юм дандаа тийм бараан байдаггүй. Энэ болгон ч ингээд тодорхой хэмжээгээр холилдол оршиж идэх те. Тэгэхээр тэр дундаас ялангуяа аль болохоор ингээд нөгөө хүүхдийг хүн болгож байгаа тэр ойрхон байгаа гэр бүл одоо буюу эцэг их харгалзан дамжигч нөгөө эцэг их өвөө эмээ ах эгчийн үүрэг бол маш их өндөр гэж хэлэх гээд байна. Тийм маш их өндөр. Тэгэхээр нөгөө нэг бид нэр ганцхан нөгөө юу сонсож чинь юу харж чинь үү гэдэгт дээр нь анхаарал хандуулад байдаг гэтэл ер нь тэр хүүхэд яг ямар үнэр таны гэр яг ямар үнэртэй юм те тэр их хөвчлэн хүүхэд яг юуг амталж мэдэж ингэж өсдөг. Одоо жишээлбэл ингэдэг манай хүүхэд аяйгүй их ингээд сахилахгүй амар хурдтай бүр ингээд өөрийнхөө ингээд бүр одоо тэр байгаа энергийг юусаа ингээд яаж зарцуулахаа мэдгүй амар хөдөлгөөнтэй хүүхэд байгаад байна гэд. Тэгэхээр буцаага асуудаг. Таны хүүхэд юу иддэг вэ? Тэгэхээр айгүй их сахар иддэг. Айгүй их нөгөө чихэр иддэг, шоколад иддэг, айгүй их газ давндаа удаг. Тэр чинь буцаад хүнийг айгүй юм хөдөлгөөнтэй, өөрийгөө хянаж чадахгүй тийм болгоод байгаа гэдгийг ээж аав нь маань жишээл магадгүй мэддэггүй байхгүй. Тэгэхээр ингээд гэх мэтчлээ юу гэхээр тэр амьдралыг бүтээж байгаа зүйлд өөрөө юу ордгоо гэхээр тэр мэдрэхүүгээр авж байгаа бүх мэдрэмж мэдээлэл чинь өөрөө бидрийг цаашид ямар хүн болох вэ гэдгийг шийддэг айгүй чухал процесс гэж хэлэх гэдэг. Та түрүү нөө хэлсэн чинь ихийн хөвлөд байхаас эхлээд хүүхэд насны одоо энэ нөлөөлөл эхэлдэг гэд би нэг ном уншижсэн байхгүй юу? Нэг охин байнга амиа орлох тухай боддог. Тэг бүр гайхаад өөрийгөө болно ингээд өсөж орсон тань одоо гэр бүл салт байхгүй ямар нэг найз нөхдийн нөлөө байхгүй. Тэг яад өөрт нь бодол төрөөд идэм бол гэж бодсон чинь ээж нь гидсэнд нь багт нь ахуулт юм бэл төө гэж боддог байснаас болсон. Гэт тэрнийг нэг ээж нь өөртөө нь ялж чатаа хэлсэн гээд яг энийг боддоор яг юм байдаг хөө гэж ласамаар байна л да. Тийм тэгэхээр одоо хүүхэд бол өөрөө ихийн хөвлөд байхад нөгөө ээжийг яагаад 50 бай гэдэг вэ гэхээр тэр бас хүүхдэд нөлөөлдөг. Одоо жишээлбэл 50 бус ээжээс бас 50 бус хүүхд төрөх магадлал аюун өндөр. Одоо жишээлбэл шүн унддаггүй, байнга ахуулдаг, байнгын одоо уйлж идэг гэдэг ч юм уу те. Одоо тийм өндөр хэрэгцээтэй хүүхдүүд байна л та. Тэгэхээр эн чинь юу гэхээр тэр ээжийн сэтгэл санааны байдал хүүхдэд болвол дамждаг. Яагаад гэвэл тэр чинь ингээд нэг биеийн дотор ингээд бийж штэ те. Тэгэхээр яалтчгүй тэр нөгөө идж байгаа ууж байгаа юм таны хүүхдэд нөлөөлнө гэдэгтэй ихийн хөвлөд байгаа хүүхдэд нөлөөлнө гэдэгтэй яг адилхан тэр ээжийг айгу 50 байлгаач те. Монголын уламжлалт ухаан ч гэсэн байдаг штэ. Жирэмсэн одоо те амарч хаж байгаа ээжийг айгу сайхан сэтгэл санааны хувь 50 байлгаа. Бити бухимдуулаа, бити стресстүүлээ. Одоо яаж л жирэмсэн ээжээ хажуугаар хамаагүй ингэж гүйдэггүй, явдаггүй те эцэнд нь хамаагүй шүргдэггүй, хүрдэггүй гэдэг чинь тэр ээжийг л аюу тайван амгалан байж ээж үр хүүхдийн сайхан тайван төрүүлэх гэж байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө хүмүүжил гэдэг юм чинь гараад ирсэн цагаас биш, мөлхтөг болцсноос биш, хилд орсноос биш. Энд чинь ингээл ерөөсө хий хөвлөд бүрэлд чихлэх тэр цагаас нь хүүхдийн хүмүүжил бол яригдана гэдэг нөгөө чухал. Тэг ингээд яхаар нөгөө гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу те хүүхдийн хүчирхийлэл одоо зүйлүүд аюу эмзэг сэдв болоод байгаа штэ тий. Тэг хүмүүс болохоор нөгөө яг үйлцэн хүмүүсийн бүрсүүгээр цаазал ингээд гэлээр амар комент хичээл те. Энэ дээр одоо би таныг мэрэгжлийн үнийхээ зүгээс нэг юм хэлээсэл гэж бодоод байна л да. Яг уу одоо тэр комментиг уншиж байгаа хүмүүс хохирогч байвал одоо жишээ нь яах вэ? Эсвэл тэр үлдэж байгаа хүмүүс өөртөө зүг зүгээр ингээ сайхан гэр бүл төсөд үлдсэн юм уу гэд одоо хүн болгол дандаа хоригчийн зүгээс хардаг штеп бидний энэ ярилцлагыг болохоор зэрэг илүү одоо үйлцэн хүн нь яг яадаг юм бэ? Яагаад тийм байд юм бэ гэдгийг л өмөр гэхээсээ биш зүгээр тэр хүнд хүүхэд нас нь ингэж нөлөөсөн учраас бид нар ч гэсэндээ өнөөдөр эцэг эхчүүд өнөөдөр ах эгчнэр дараагийн ирээдүйн бас нэг гэмт хэрэгтнийг битээ гаргаасаа гэдэг үтнээс л яг хэлцэх. Тийм тэгэхээр одоо альва юм одоо нийгэмд байгаа тэр хэм хэмжээнээс одоо өөр хэм тэр хэм хэмжээ зөвшөөрч чадахгүй байгаа тэр үйлдэлүүдийг хүн яагаад гаргаад байна вэ гэдгийг судалсан айгүй олон судалгаанууд бол байдаг. Гадны оронд хийгдсэн одоо Монголд хийгдсэн гэх юм уу те. Монголд хийгдсэн нэг судалгаан дээр бол би бас яг судалгааны багийн судлаачаар бас ингээд оролцоод явж исэн хүний хувьд юу хэлмээр байна вэ гэхээр энэ тэр хүчирхийллийг бий болгоод байгаа гаргаад байгаа хүмүүс ч өөртөө буцаад яг нийгмийн хүчирхийлэлд өөртөө автаад орж исэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр юу гэдэг гинт тэр одоо гинт тэргийг үлдээд байгаа, сэдээд байгаа тэр хүмүүс чинь гинт ингээд гараад ирдэг юм биш шүү.
Тэ гинт нэг газараас унцдаггүй, гинт нэг уулнаас буугаад ингээ хүрээд ирдэггүй. Тэр чинь ингээ бидний дунд бий болоод үүсээд хөгжөөд бид нартай хамт амьдраад байгаа байхгүй. Тэр чинь бидний ямар үйлдэлүүд тэр хүнийг тийм болоход нөлөөлж байна вэ гэдэг бол одоо яг сэтгэл зүйн ялангуяа нийгэм сэтгэл зүйн аягүй чухал олон ийм хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэгэд энэний одоо нэлээд гол хэсэг тэр төв хэсэгт нь өөрөө юу байна вэ гэхээр яг тэр эцэг их буюу тэр хүнийг үүсэж бий болоход нөлөөлсөн одоо тэр тойргийн харилцаа яг ямар байсан юм бэ? Тэр хүүхдэд хүн ёсоор ханддаг байсан юм. Бид нар чинь хүүхдийг харах гэдэг шүү дээ. Гэтэл хүүхд ч өөрөө бас хүн шүү дээ, тийм. Тэгэхээр хүүхдэд хүн ёсоор одоо хандна гэдэг чинь аягүй чухал байхгүй. Тэгээ түрүүн бид нөө дурсан. Юу тэр хүүхэд харж хүсэж байгаа юм бэ гэдэг аягүй чухал. Аав нь хажууд нь байнга байлдаантай хүчирхийлэлт далаа хайтаантай кино үздэг ч юм. Байнга хараалын үг хажууд нь хэргэлдэг ч юм. Тэгчээд энэ нь одоо ингээд өвгөнд орохгүй ингээд янз янз юм яриа яваад байгаа. Энэ ингээд хэлээдэ гэдэг ч юм уу. Эрт энэ ишүүл ингээд тамхи татаад эхэлчлээ. Энэ ингээд ангийнхан буруу хөхтэй нийлж ийгээд бусдаас бид нэр бурууга хайгаад байдаг. Өөрөө нөгөө нэг бусдыг наад хүнээ аль цаазал гэж бичиж явах тэр явцад таны хүүхэд тэнд орхигдоод байгаа гэдгийг бид нэр ерөөсөө анзаарахгүй байгаа байхгүй тий. А гэтэл тэрнийхээ оронд та тэгвэл миний хүүхэд яг юу вэ? Би хүүхдээ эцэг хүний зүгээс, ээж хүний зүгээс би яг анхаарал халамжаа тавиад чанартай цагаа гаргаад би тэр хүүхэдтэй ярилцаа суусан билүү, яасан бэл. А бид нэр за яг миний хүүнийг юмны учир ойлгох би нэг 10 одоо 3 4 дэгээс нь ярьж эхлэнэ гэхэд айл хэдийн тэр хүүхэд чинь би хүн болох бүр тэр одоо жигдрэл юмдаа ороод нийгэмших процесс руу ороо явцсан хүний чинь ардаас нь бид нар ингээ хөөдөг. Тэр хүүхдийг ерөөсөө одоо би ялангуяа энэ битэрийн яриг сонсож байгаа хүмүүсийг баг гэж хүүхдийг битгий голоосай. Энэ одоо ингээ дөнгөж нэг юм ингээ гангаж гунгаж байгаа энэ юу ч мэдэхгүй гэж битгий бодоосаа хүүхэд бүх талаараа ямиг ойлгож яадаг мэдэрч яадаг. Ялангуяа одоо тэр төрснөөс 3 нас хүртэл бол хүүхэд тархины хөгжил хамгийн эрчимтэй явж идэг учраас тэр үед ярьж байгаа, хэлж байгаа, аав ээжээ хоорондоо ярьж байгаа ах эгчийнх нь гэр бүлдээ тоолж байгаа, таны тавьж байгаа телевизийн дуу чимээ те таны утсаараа оролдож байгаа тэр байдал бүгдийг ингээ хараад байж идэг те. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг бусдыг биш өөрийгөө аюусаа харах, өөрийнхөө гэр бүлийг харах. А буцаад таны өөрөх бүл, таны гэр бүлд орхигдсон хүн байх вэ, хүүхэд байх вэ те магадгүй хүүхдийн таны гэр бүл сайхан байж болно. Гэтэл таны өөрөх бүл буюу одоо тэр цаад одоо ах トゥ амрах одоо садан чинь тийм хүн байх вэ, хүмүүс байх вэ? Нөгөө зундаа бид нар ч хүүхдүүдэд хөдөө явуулж чаддаг шүү дээ. Ингээл орхичдаг магадгүй. Тэнд ямар хүмүүжлтэй хүмүүжлэр бас болж байгаа мэдгүй. Нөгөө талдаа нөгөө ах トゥ хамаатан саданда бас айгүй хяналттай бас байдаг байгаасаа очиж байгаасаа ярьж байгаасаа хэлж байгаасаа хүн хэлхээс нааш гэдэг шүү дээ. Хэлжиж нэрээ тийм хич манад тэглээ, ах маань тэглээ, дүү минь нэрээ над тэгж хэлсэндээ гэдэг. Энэ одоо бодлоор бид нар бас хүмүүждэг те. Тэгэхээр хүн чинь өөр хүмүүс дотор хүн болдог. Тэр хүмүүсийн юу ярьж байгаа вэ, хэлж байгаа вэ гэдэг яриа бол бидний амьдралд ингээд айгүй чухал. Магадгүй хүүхэд тоохгүй байгаа юм шиг, анзаарахгүй байгаа юм шиг боловч бидний хэлж байгаа тэр үг яриа эерэгч бэ, сөрөгч бэ өдөр тутамдаа биднэрт ингээд тархинд маань ороо шингэж идэг. Сонсогдож л байгаа юм чинь. Бид нэр сэрүүн багтай удирдах чадахгүй сонсон шүү дээ, тий. Та түрүүнд хэллээрсэн нөгөө бид нар одоо тэр аль хэд гэж бичиж байхад миний хажууд хүүхэд хараад сууж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр хүүхэдтэй явахтуулж авах вэ гэдсэн чинь би сая гинт нэг юм саналаа л та нөгөө манай найзууд хоорондоо яриа суужсан байхгүй юу. Тэгээ бид нэр амар тийм бүр нэг нөгөө хаалцдаг л да. Нэг цаашаа ярьж мариад ах уу эсрэгээрээ ингэж доторхоо ухаж гаргаж ирээд юун дээр асуудалтай миний өнөөдрийн гаргаж байгаа энэ зам байдал эсвэл миний өнөөдрийн сэтгэл готрлыг давж чадахгүй байгаа байдлуутай холбоод ингэж гаргаж ирэх гэж үздэг байхгүй юу. Тэсэн чинь ер нь бол бид нэг удаа аягүй deep сэдвэр орсон. Тэр нь болохоор бид нар багада ямар нэгэн байдлаар эцэг хийхээ эсвэл ах хийхээ эсвэл манад амьдарч ирсэн тий тухайн гэрт амьдарч нөгөө хөдөө орон нутгаас оюутнаас сурах гад ирдэ штэ амьдарч ирсэн хүмүүсийн бэлгийн харилцааг харж өснө үү гэнгээ тэгсэн чи одоо нөгөө дээр үт чинь одоо тойрог гэрт амьдарч байгаа штэ тий дэнлийн дээр үед за тэгэхэд эсвэл одоо гэр хараалт ээж байгаа бол наа чин тусдаа өрөөж байхгүй байранд орсон гэсэн бид нар одоо монголчуудад нэг тийм хүүхдүүдэд тусдаа өрөө гаргадаг ш. Тэгтэл яг ингээд хүүхдтэйгээ унтчин гэж бодоод хайжууд нэцэг гэх нь тэгдэг ч юм уу эсвэл ах чинь нэг найз охин найз залуугаа авчаад юм уу эсвэл тэр нөгөө байж байгаа айл хамаатныхын хүн нь тэгдэг ч юм уу аав ээжийг нь байхгүй хүүхд нь ямар юм хэлэх юм биш гээл тий. Тэгээд тэрийг хараад өссөн байгаа хгүй баг ихэнх нь. Одоо бид нар аруулаа суучлаа гэхэд 7 8 тэгээд ямар нэгэн байдлаар байнга биш юм а гэхэд. Тэгээд тэр нь явандаа ингээд ирээдүйд том болоод ингээд одоо өөрөө тийм
эсрэг үстэндээ харилцаа тогтооход ингээд тэр нь бүр ингээд сүултээ бэрхшээлтэй болсон. Айц сүйцтэй ч юм уу эсвэл хамаагүй замбраагүй ч юм уу те эсвэл хитрхи эрт тийм харилцаанд орсон ч өөрөө мэдэх гээд өөрөө мэдлэхгүй нэг хэлдэстэй аавгаа хүчрхийлтэй аав ээжтэйг хүүхд өсөхдөө би ийм болохгүй дээ гэж бодно эсвэл би ийм болчихно гэж боддог ч юм уу те тэгдэг шиг бас тийм юм амин нөлөөсөн байдаг гээд тэрэн дээр та хэлээд өгөөч ер нь яах вэ би яг тийм үе бас яаж тавж тулвал дээр юм бэ. Тэг энийг бол одоо юу гэдгийг хүүхэд бол маш багаасаа энэ мэдрэмжийг мэдэрдэг. Тэр чинь одоо хүн шүү дээ. Хүн л болсон ямар нэг юм болоод байна гэдгийг чинь хүүхэд бүр бага наснаас мэдэрнэ. Тэгэхээр энийг энэ түрүүнд би бас хэлсэн. Энэ жоох юм гээд нөгөө нэг одоо юу гэдгийг үл тоох байхгүй одоо мэдээ үзэх, кино одоо үзэх гэдэг юм уу тийм. Энэ болгон чинь хүнд нэг тийм тодорхой сэтэл мэдээлэл болж одоо очиж идэг. Тэгэхээр энэ буцаал бидний тэр гаргах зан үйлд одоо нөлөөлж идэг. Магадгүй айгу эрт одоо насан туршид зориулсан нэмэх 18 контентуудыг үзэж хэлдэг байдаг ч юм уу те. Эсвэл магадгүй одоо юу гэдгийг тушаад үзэх юмсан гэдэг сэтэл төрдөг ч юм уу те. Хүнд ямар нэгэн байдлаар нэг тийм одоо тийм таатай мэдрэмж олвол мэдээж төрөхгүй. Нэг тийм одоо ямар нэгэн байдлаар л энэ нэг өөр юм болоод байна гэдгийг хүн ингээд одоо ойлгож хэлдэг гэдэгтэй адилхан. Ялангуяа энэ чинь ингээл бас л бэлгийн боловсролын асуудал шүү дээ тий. Тэгэхээр насанд хүрэгчд маань өөрсдөө ийм бэлгийн боловсролын хувьд зах замраагүй гэдэг юм уу, хүүхдийнхаа хажууд гэдэг юм уу ийм байгаа нь буцаад дахиад бүр бид нэр хүүхдүүдийг ингэдэг одоо тэр бэлгийн боловсролын хичээлийг энэ сургуулийн хөтөлбөрт оруулчвал бараг болох гээд байна гэж тэр бүх юмыг сургуулийн хөтөлбөрт оруулна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь одоо амьдралын одоо бүхий л скейлийг одоо тэр ур чадварыг бүгднгийн ерхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахад аюу хэцүү төвхтэй тий. Тэгэхээр энийг эцэг их маань өөрсдөө аюу тэг зүгээр ойлгохдаг байгаасаа энэ талаар мэдээлэлтэй байгаасаа тий. Энэ хүүхдэд тийм таата хүрдэггүй гэдгийг ойлгохдаг мэддэг байгаасаа гэж бодож байна л доо. Дээрээ хүмүүсээ нэгээс тэр надад гэхдээ яг ярилцахад бүр ингээд хизээч энэ талаар өмнө ярьж байгаагүй юм билээ. Анх удаага одоо баг тийм сэдв гарч ирээд нэрээ ингээ баг насны юм тийш нөлөөл тэгээд хүмүүс чинь ингээ хүүхдүүд чинь багтаа порнографи үзээд эсвэл одоо бүр нөө барбигаар хийсэн порнографи гарсан байх бүр юм шигтэй. Тэгээд тэрийг харж өсөж байгаа хүүхэд одоо юу болох вэ те. Эсвэл тийм буруу юм үзэж байгаа гэдэг өөрөө буруу юм үзэж байгаа гэдэг мэдэхгүй өсөж байгаа хүүхэд яг бас ирээдүйд яг ямар харилцаанд орох вэ гэр бүлийн эрүүл харилцаатай байж байгаа. Тэр бас амар айцтай лсэн л та. Тэгээд бас яг өнөөгийн сэдвүүдээр сэтгэл зүйн сэдвүүдээр бас энийг амар хүмүүс оруулж өгөөсэй гэж би дотроо ботсон. Та бас анхааралтай аваарай. Тэгээд за одоо ингээд бас дараагийн нэг сэдв байна. Би ингээд амхандаа дистарат явах гэдэг. Одоо ингээд ихийн хөвлөнөөс эхлээд цэцэрлэг явлаа тий. Боловсрол явлаа. Одоо ингээд гэр бүл зохиох шат хүртэл явлаа. За ингээд гэр бүл зохиох үйл явц дээр ирсэн чинь хүнд бас нэг ийм дурсамж нөлөөлдөг гинэ. Ямар дурсамж вэ гэсэн чинь жишээ нь охин хөхөд багтаа амар гоё палаж өмссөн. Тэгэл тэгтээштэй би юм авсан нэг үзэг авсан байсан чинь нэг эцэг ихтэй гайхуулдаг да гэрийнхээ ямар нэг тэгсэн чинь ингээ палаж авчаал аав дээр очиад аваа би юм палаж өмссөн яг нь ээжтэйг яваад авсан тэгээ аавда харуулах гэж аав нь өдөржингөө ажилтайсан тэгээ ирээ харуулах гэсэн чинь аав нь зургатаа үзсэн гоё ингээ харахгүй гоё юм тэгсэл уцаар ирж аав нь ажилтай мэдээч хэрэг бид нэр өдөртөө ямар амар нэг стресстэй амьдрал байдаг айл алан буруу бичив шиг гэтээ нөө хүүхд рүү яг хараад тийм үү миний охин гоё палаж өмссөн биш дээ чамцтай гоё зочин чи угаасаа хөөрхөн шүү хөөрхөн учраас энэ палажийг өмссөн учраас бүр хөөрхөн болсон байна гэдэг ч юм уу те нэг энэ ганцхан 3 секундын үг хэлээгүйгээс болоод нөгөө охин хүүхдэн том болсон байна ихтэй хүнээс тийм хүлэн шүргцэн мэдрэмж авах гад идэв болчих. За тэгээ өөрт нь нэг боловсралтай ч яг хүмүүжлтэй айл усны джентльмен манайхан дэдэж нэг гадаа залуучууд амар джентльмен гэдэг одоо монголч гэсэн тийм джентльмен залуучууд яг эцэг гэх юм тэр халамжийг өгсөн. Тэгээд тэд нар ингээ жоохон нэг хаалга онгоолж өгдөг ч юм уу те эсвэл хэрэгцээтэй байгаамд мэдрэмжтэй загнаад чи ингээд цай авах уу тэгээд арч ийн эсвэл чи гоё палаж өмссөн байна гоё уцалсан байна. Наа зүйлч ямар гоё нэг юм чинь гингүүд нөгөө залуудаа би таалагдчих юм бодчихтой. За ингээд энэ мэдрэмжээс болоод ингээд эсвэл одоо джентльмен биш нэг салхи залуучуудын тийм юмд ингээ өрхтөнд нь ороо явчихсан юм байна л да. Тэгээ энэ нь одоо яг ийм сэтгэл зүйн нөлөөлдөг. Одоо би уншсан судалсан юмнасаа тань дээрээ доош батцаад. Тэгэхээр энийг яг юу гэж хэллээд байна вэ гэхээр харилцааны тутмагшил гэж байгаа. Юу гэхээр хангалттай хэмжээнд тэр хүүхэд маань одоо ээж автагаа харилцаанд орж нөгөө хүн гэдэг талаас нь би ойлгоорой гэсэн тийм. Хүн гэдэг талаас нь хүлээн зөвшөөрөхдөггүй байгаа. Тэгэхээр хүн чинь нөгөө нэг ингээд олон хэрэгцээ байгаа шүү дээ тийм. Зүгээр ингээд ийм одоо би физиолог
одоо орчны гэх юм уу да энэ хэрэгцээнээс гадна хүнтэй харилцах, хүлээн зөвшөөрөгдөх. Жоох хүүхдүүд ингэдэж штэ. Та наашаага харал да, над руу харж агаад та ярил да тий. Та өрөг Миний эрүүг одоо ингэдэг ч гэдэм юм. Эсвэл яг наашаага хар та яг энд суу гэдэг ч юм уу. Ингээ хүүхдүүд өөрсдөө чиглүүлдэг тий. Тэгээ энийг ингээ хүүхдүүд хийсээр сүлд ингээ залхдаг. Яг тэр ингээ анхаарлаа авч чадахгүй болохоор за нэгэнт энэ хүн намайг тоохгүй мэ, нэгэнт энэ хүмүүс надтай харилцахгүй мэ. Тийм учраас орхигээд хүүхдүүд шийдвэр гаргацдаг. Ялангуяа энийг бол яг өсвөр насны дээр хүүхдүүд гаргадаг. Тэгээд ээж аваад юу гэдгүү гэхээр манай хүүхд надтай гинтхэн юу гэдэг ярихаа болчлаа. Намайг юусоо ойлгохгүй, намайг юусоо сонсохгүй байна гэд гинтхэн хүүхдэнд хэцүү юм шиг гэтлүүгүй. Тэр процесс айгүй удаан явдаг. Бүр ингээд цэцэрлэгийн наснаас эхлээл хүүхдүүд анхаарал авахгүй айгүй хичээдэг. Тэгэхээр би илүү манай одоо байгууллага би юу зөвлөдөг вэ гэхээр өдөр тутамдаа хүүхдтэй тогтмол 30 минут чанартай зүгээр гаргаж сурчих. Тэр чинь яг ингээд хүн хоол идэж, унтаж тэ гар нүрээ угааж усанд ортогтой яг адилхан хэрэгцээ байгаа байхгүй. Гэтэ уцаа оролтохгүйгээр тий. Тэгэхээр нэг ийм үг хэлэх гээд байгаа. Яг энэ нөгөө нэг тэр чанартай 30 минутаа зарцуулахдаа идэвхтэй, харилцан идэвхтэй гэж ярьдаг нөгөө интерактив гэдэг нь шүү дээ. Өдрөө нь харж байгаа, зэрэгцээ төвшөндөө одоо битэр шиг ингэ сууж байгаа гэдэг эсвэл хоорондоо одоо тоолж байгаа гэдэг юм уу те. Энэ үед хин хинийх нь харц одоо тухайн хүмүүс төр өөрсөн дээр юм байна. Тэрнээс утсан дээр биш, дэлгэцэн дээр биш, зурагтан дээр биш, хоолн дээр биш, махан дээр биш. Нөгөө ээжүүд айгүй их цагийг хоол бэлдэж гэрээ цэвэрлэж зарцуулдаг учраас хүүхд рүүгээ хардгуу гэдэг. Байдаг аауд одоо жишээлбэл хөвчлэн магадгүй одоо дэлгэцэн дээр магадгүй одоо анхаарлан төвлөрдөг гэдэг ч юм уу. Эсвэл одоо ажилдаа гэртээ ажлаа авчраад хийдэг бол тэрэндээ төвлөрдөг гэж ярьдаг. Тэгэхээр тийм биш, харц хаан байна, тэнд анхаарал гэж ярьдаг тий. Тэгэхээр аль болохоор бие биендээ анхаарлаа хандуулсан хүүхдээ яг тэр харилцах хэрэгцээг нь илүү одоо хангасан. Тийм хүүхдүүд аав ээжтэй айгүй ихтэй байдаг. Буцаад хүнд тэр хүмүүс итгэж сурдаг. Тийм тэгэхээр хүүхдээ хүнд итгэдэг хүн болгоё. Хүнтэй сайхан харилцдаг болгоё гэвэл та заавал IQ-гийн дамжаанд авч суулгах албагүй байх нэ. Өөрөө өдөр тутамдаа IQ-гийнхаа дамжааг хичээллүүлээд анхаарал тавиад сурчгаа. Тэр үед хүүхэд чинь хүнтэй ярьж сурна, асууж сурна. Та магадгүй юу гэдгийг өөрөө хүүхдтэйгээ ярихгүй ч манай хүүхэд хүний үдээс юусоо хэцэлж харахгүй. Хүн ороод ирэхэд асуулт асуухгүй. Одоо багштайгаа одоо юу гэдгийг багштай баярлаа, баяртай гэдэг хэлэхгүй ингээд. Тэрийг заавал тэгж хүүхэдтэй шаардах албагүй. Та өөрөө хийгээд хэлээд твшчих юм бол тэрийг хүүхэд өөрөө дагаа сурчдаг. Тийм. Яг үнэ шүү. Яг үнэ. Бисээ таныг ярьж хал бүгдийг яг өөр дээрээ тасгачилаа л та. За би чинь дүүтэйгээ яадаг вүлээ. Би чинь орж ирээ сайн уу гэж мэдлээ. За ингэдэг. Гахтаа яг нүдрөө нь харж байгаа хайртай шүү баяртай гэдэг. Ястаа бүгдээс авирчиг гэж. Тэгэхээр манай сонсогчид ч гэсэндээ яг ингэж өөрийгөө яг чек хийж сонссон баха. Тэгээ энэ та нарыг юм уу хин нэг шүүхээсээ илүү урамшуулж байгаа шүү. Бид нар одоо ирээдүйд бидний хүүхэд өсөх нийгэм юм баймааргүй байх гэдэг. Тэгвэл бид нар өөрсдөө бас нийгэмд оролцох хүүхдүүдээ дүүнрийгаа тийм ээ өөрсдөө бас сайн бэлдэж өгье. Хүн болгондоор бүр нэг хичээ тий. Танаас өөр үзэгчтэй тандад зэлхсүүлээ байна. Баярлалаа. Тэгээд айгүй сайхан сэдвэр, айгүй юм гоё чөлөөтэй ярилцсан. Ийм гоё одоо подкаст байна гэж бодож байна. Тэгээд за нэг миний хүүхдийн үеэс нэг юм гайгүй болох байлгүй дээ гэж бид нар боддог. Тэгэхээр хөгжил ерөөсөө тэгж хүлээж ирдэггүй. Тэрэнд бид нэр өөртөө оролцох хэрэгтэй, нөлөөлөх хэрэгтэй, идэвхтэй байх хэрэгтэй. Та хүүхдээ сайхан хүмүүжүүлээ. Эргээд хүүхдтэйгээ зэрэгцээ байх төвшөнд одоо энэ хүүхдүүдэд нөлөөлөе гэж бодвол одоо хүүхдүүдийг сайшаах хэрэгтэй. Буруу юм ийм шаардлага тавих хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг биелүүлээсээ буцаад хүүхдэд шаардлага тавьж байгаа, хүүхдэд цаашааж байгаатай адилхан өөрөө өөрийгөө цаашаагаасаа өөртөө шаардлага тавиасаа л гэж хэлнэ. Тэгээ шаардлага тавих шийдэх биш тий. За маш их баярлалаа нэг нөгөө ярилцсан. Таны хүүхэд насыг сонсон чинь бүр таныг илүү их мэддэг болсон санагдлаа. Тэгээд танд бас хамгийн сайн сайхныг хүсье. Та ийм гоё бас хүүхэд насыг өнгөрүүлсэн шигээ бас бусдад яг ийм зүйлийг бас олохын төлөө зорж явж байгаад нь баярлалаа. Нийгмийн өмнөөс баярлалаа гэж хэлье. За маш их баярлалаа. Үзэж та бүхэндээ бас баярлалаа. Бидний дугаарыг энэ хүртэл анхааралтай сонсон та бүхэндээ баярлалаа. Комментээр бас сэтгэлээ үлдээгээрэй. Баяртай. Энэхүү подкастыг Азийн манлайлал хөгжлийн сан танд хүргэлээ. Би дараагийн дугааруудаараа дамжуулан манлайлал, хувь хүний хөгжил, гэр бүл, сэтгэл зүйн эрүүл мэнд болон бизнес эрхлэлт гэх мэт сэдвүүдээр мэргэжлийн хүмүүстэй ярилцсан танд хүргэх болно. Өнөөдөр бол бэлэг, маргааш бол боломж. Илүү сайн маргаашийн төлөө хамтдаа хичээцгээе.
Бидний анхааран сонссон танд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзалтаа түр баяртай.